Өчигмийн дүүргийн эрхэм үзэгчтэй Улаанбаатар хотод залуу зохион бүтээгч нэвтрүүлэг эхлэх цаг болсон байна. Залуу зохион бүтээгч уралдаан нэг талаараа 12-оос 28 насны техник бүтээл зэтэх үед шинийг эрэлхийлэгч, бүтээгч залуусыг нээн илрүүлж, мэдлэг чадварыг нь сорих, оюуны талбар. Нөгөө талаараа уралдаанд шин санаа бүтээлээр оролцож байгаа залуу зохион бүтээгчдийн шийдэл, санаа, мэдлэгийг нэвтрүүлгээрээ дамжуулан хүргэснээр мэдлэгээ баялаг болгон бүтээлчээр амьдрах сэтэл тэмүүллийг үзэгчдэд түгээх гэсэн том зорилгыг өмнөө тавьсан уралдаанд нэвтрүүлэг юм. Хий бүтээх гэсэн хүсэл эрмэлзлийг нь дэмжиж, өөртөө итгэх хэтгэл, багаараа хамт олноороо нэгэн зорилгын дор нэгдэж амжилтанд хүрдгийн жишээг бид үзүүлсээр таниулсаар байна. Том зорилгын дор нэгдсэн төслийн баг залуу зохион бүтээгчдийг дэмжин ажиллаж байгаа ивент тэтгэгч компаниудын төлөөлөл болгон энэ удаа Монгол Базаалт компанийн захирал Ариун Бололтой ярилцлаа. Залуу зохион бүтээгч нэвтрүүлэг оролцогч бүрдээ дэлхийг өөрчилсөн 100 шин санаа шилдэг бүтээл номыг бэлгэлж байгаа. Тэгэхээр энэхүү номыг манай залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн 3 дахь жилдээ ивент тэтгэж байгаа Монгол Базаалт компани захирал Ариун Бололт маань орчуулсан юм а. За ирээдүйн зохион бүтээгч инженер болох сонирхолтой хүүхдүүдэд маань таны бүтээлийг таалагдж байгаа. Таны бүтээлийг хүүхд бүрт бэлгэлж байгаа. Тэгэхээр энэ номныхын тухай манай үзэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. За би залуу байхдаа энэ номыг бас сонирхон орсод уншиж байсан. Тэгээд энэ залуу зохион бүтээгчийн нэвтрүүлэгтээ 3 жил хамт ажилласны үр дүнд энэ залуу зохион бүтээгч нэвтрүүлэгтээ оролцож байгаа залуучуудаа энэ санаа, энэ оноог олж өгөх нь зүйтэй байна гэдгийг санал төрсөн. Тийм учраас энэ залуу зохион бүтээгчийн нэвтрүүлэг маань энэ номыг бол орчуулж дуусгахад бол одоо надад их тус өгсөн. Тэгээд энэ залуучуудаа нодлон жил 6 сард хэвлээс гарсан. Тэгээд энэ залуучуудаа энэ дэлхийг ер нь бол зохион бүтээх гэж юу байдгийг, юунаас эхэлдэг, яаж алдаж ондгийг, ер нь бол альва тэмцээн уралдаанд оролцож байгаа хүүхдүүд ялахаасаа илүү энэ шин санаагаа дэвшүүлж, танилцуулж, оролдож, алдаж онж гин гэдэг чинь л өөрөө зохион бүтээгч байхын одоо үр үндэс гэдгийг энэ номонд тусгаж өгсөн. Тийм учраас альва шин санаа бидний өдөр тутмын хэрэгжилж байгаа тооны машин, идэж ууж байгаа консервлсэн хоол унд, өнөөдрийн камер, гар утас яаж анх үүсэж өгсөн юм бэ? Ямар энгийн зүйлээс агуу зүйл болдгийг бол энэ номороо илэрхийлэхийг хүссэн. Манай залуучууд маань, залуу ирээдүйн энэ зохион бүтээгчид маань энэ ном маань бол гарын ширээний ном болно гэдэгт би итгэж байгаа. Ер нь Монгол хүүхдүүдийн маань оюун ухаан, за ялангуяа сэтгэн бодох чадварыг ер нь та хэр үнэлдэг вэ? Хэр өвөрмцөдөн? Энэ гайхамшигтай. Монгол хүнд хамгийн гол гайхамшигтай юм бол нүүдэлчин соёл. Манай нүүдэлчин соёл гэдэг бол байгаль дэлхийтэйгээ үргэлж харьцаж яадаг. Шинийг зохион бүтээн гэдэг бол байгалийн хуулийг л дагж байгаа шүү дээ. Бид амьтны өсөрч байгаа энэ одоо шувуудын нисэж байгаагаас л онгоц тий янз бүрийн одоо шин санаа эдийнүүд төрдөг. Тэр үтгээл дэлхийн дизайнерууд өнөөдөр байгалаас өнгө хайж шít. Тийм учраас биднээсийн том давуу чанар Монгол хүний байгаль дэлхийтэйгээ харьцаж байгаа нүүдэлчин соёл дэлхийг өөрчлөхөд, шин санаа төрөхөд, дэлхийг өөрчилсөн шинэ бүтээл гаргахад бол заавал хувь нэмрээ оруулна. Тэрэнд бол монголчууд, монгол хүүхдүүд хувь нэмрээ Монголын ирээдүй болсон энэ хүүхдүүдээс дэлхийг өөрчлөх тийм эрдэмтэд төрнө гэдэгт бол итгэж байгаа. Тийм ч учраас энэ залуу зохион бүтээгч нэвтрүүлэгтэйгээ хамт ажиллаж, ивент тэтгэж, та бүхэнтэйгээ хамт байгаад бол баярлж байгаа л да. Энэ жил оролцож байгаа хүүхдүүдтэй ер нь цэнгэр дэлгэцээр үзэж байгаа зохион бүтээгч болох сонирхолтой хүүхд залуучуудтай хандаж та юу гэж хэлэх вэ? Аль болохоор хийж байгаа, бүтээж байгаа юмдаа амьдралд хэрэгтэйгээс гадна мэдлэг шингэсэн, мөн бүтээл шингэсэн юм байхыг бол хүүхдүүд маань эрмэлзэх нэг чухал. Мөн хоёрдугаарт мэдээллийн энэ 90 амьдарч байгаа учраас хийж байгаа, бүтээж байгаа юмаа дэлхийд байж байгаа, дэлхийн энэ зохион бүтээгчдийн хийсэн юмнуудаа харьцуулж заавал харж байгаасаа гэж хүсэж байгаа. Эндээс бид бол шин санаа гэдэг бол зөвхөн нойронд юм уу заавал бодол санаанд гэхээсээ илүү өөрөөсөө энэ мэдээллийн орон зайд бол өөрөөсөө орж тэндээс хайж эрэлхийлэх юмнаас шинийг сэтгэхэд бол хамгийн том түлхэц болдог учраас орчин үеийн мэдээллийн орон зайг хүүхдүүд маань илүү их ашиглаасаа нэвтрүүлэгт оролцож байгаа залуу зохион бүтээгчтэй энэ нэвтрүүлгийн бас хамгийн сүүлчийн шатанд шалгарч амжилтаар байраараа 1-2 дугаар байранд орохыг бас хүсэж байна. Одоо залуу зохион бүтээгч 2014 улсын уралдааны энэхүү тайзан дээр үзэгч та бүгдийн дотны танил болсон байж магадгүй нэгэн байнга оролцдог зохион бүтээгч өөрөө. Энэ бол зохион бүтээгч Гант Төмөр юм а. Урдан залуу зохион бүтээгч нэвтрүүлэгт оролцоод ямар амжилт үзүүлсэн? Тусгай шагнал хүрчээсэн.
цааш нэг хөгжүүлээгөө тэгээд ажил төрлийг хийж явсаар гал. Завгүй ажилласаар байгаа. Тэгээ завгүй ажилласаар гал. Тэг өнөөдөр хүрсэн. Сандраг үстэй. Зүгээрээ. Айгаг үстэй. Зүгээр хаа. Сайн байгаа төмрөө. За сайн. Би нэг л зүйл хамгийн түрүүнд асуух гал энэ жилд тэсээ ядуулээдсэн. Шинэ хамтаа өндөр уулзчихлаа. Хитэн дэгдэхээ нөгөө нэг төхөөрөмжөөр хичнээн дэгдэхээ гаргаж авсан бэ. Ажилласан уу? Тэр талаараа манай үзэгчдэд ярьж өгөөч. Яг хоо тухайн үед бол 3 дэгдэхээ гарсан тэгээд. Тэгэл байхгүй тиймээс хойш би хөгжүүлээг үл дээ. Наамтээс 3 дэгдэхээ чаван хараад таних юм байна те. За өнөөдөр манай уралдаанд ямар бүтээлт ирсэн бэ? Монгол Скада програм хангамж. Програм их юм одоо. Програм. Яадаг програм бай? Ерөнхийдөө яг үйлдвэрийн автоматик хэрэгцээнд зориулагдсан тийм компьютерийн нэгдсэн хяналт байдаг. Олон улсад их хвчлэн хийгдсэн байдаг. Тэгээ манай Монголд бас хийсэн тохиолдол өрнө. Тэгвэл одоо ярих гэж байгаа 3 минутанд багтаас нь танилцуулгач олон улсын бүтээлдээ харьцуулсан, өөрийн дүгнэлтээ хийсэн, тэгээд бүтээлээ танилцуулсан тийм танилцуулга авах уу? Тийм. Хамгийн гол нь яаж хийх үү гэдгээ танилцуулна шүү. 3 минутын хугацаа явлаа. Хараарай. 3 минут старт. Цаг явлаа. Ерөнхийдөө энэ Скада програм хангамж бол нэг төвтэй хяналт байдаг. Тэгээд үйлдвэр ач хуй нэгж тэгээд барилгын автоматик энэ бүгдийг бас хинжээдэг. Тэгээд би миний хувьд Modbus TCP протоколоор иймэрхүү одоо хяналтын програм хийж исэн. Тэгээ бас Modbus ASCII протоколтой тийм сериалаар холбогддог бас програм хангамж бас хийсэн байдаг. Тэгээ энийг өргөжүүлж арай боловсронгуй болгохын тулд энэ тэмцээнд оролцож байгаа. Би нөгөө нэг C# програм дээр ерөнхийдөө функцийг бичээд тухайн төхөөрөмжлөлтөд харьцаад өгөгдлийг аваад ингээд графикын интерфейсээр үзүүлж байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр нэмэлтээр ингээд онцлог юм юу оруулах гэхээр нөгөө Inventor одоо AutoCAD програмууд дээр нөгөө нэг C#-тай харьцдаг юм функцууд байдаг юм лээ. Тэгээд тэрэн дээр яа гэх юм 3D орчинд зурж болж байгаа тухайн системийг. Одоо энэ дээр ихтэл зүгээр юм нөгөө одоо усны тэ автоматик тэ ингээд юу ноцоос ингээд бүх юмуд байх шүү дээ. Эдгээр яг ингээд яг бот байдлаар нь зураад одоо эргэлж байгаа анимашныг одоо шууд C#-тай холбоод ингээд арай тийм хүнд илүү ойлгомжтой ердийн хүн хараач гэсэн одоо энэ ерөнхийдөө ийм систем байна гэдгийг ойлгохоор бас хийгэж зорж байгаа. За TCP/IP протокол гэж байна. Энэ сүлжээг ашиглаад би юм хийх гэдэг нэг хэлэх гээд шүү дээ. Тэгэхээр чи зүгээр л сүлжээний протокол шүү дээ. Тэгээ айгүй өргөн өрөөний юм хийх гээд. Яг юу хийх гээд байгаа юм. Үндсэндээ бол SCADA системийг хийдэг тий. Тэгээ програм хангамжууч нь бол томоохон компаниудын олон жил хийсэн үр дүнд байдаг. Түрүүний хэлдэг чи дандаа гадных гэж бас хэлж болохгүй. Одоо Монголын үйлдвэрүүд, эрчим хүчний станцууд, за ялангуяа Эрдэнэт уулын байжуулах үйлдвэр бол сүүлийн бүх системүүдээ өөрсдөө хийсэн. Монгол инженерүүд. Тийм ээ. Тэгэхдээ тэр том системүүдийн сертификаттай инженерүүд хийчихэж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр яг энэ нэвтрүүлгийн хүрээнд чинь хийх байгаа юм тодорхойгүй байна. Чи маш ерөнхий мэдэн шүү дээ. Би TCP/IP протоколыг ашиглаад сүлжээндээ холбогддог програм хийх чагаа гэдэгтэй л адилхан юм хэлээд шүү дээ. SmartCraft компанийн автоматикийн инженер Ган Төмөр оюутан байхасаа л манай уралдаанд бүтээлээс авч шилдэг 36 бүтээлийн эзнээр шалгарч байсан туршлагатай залуу зохион бүтээгч. Харин энэ жил уралдаанд танилцуулсан Монгол SCADA програм нь хэрэглэн зайлшгүйч хаана ашиглахгүй гэдэг нь хэтэрхий ерөнхий. Чухам аль системийг нь барьж хөгжүүлэх нь тодорхойгүй байна гэж шүүгчид нэлээд шүүмжлэлтэй хандлаа. Миний хувьд болохоор нэг тодорхой нэг жижигхэн юм үйлдвэрлэлийн цехийн хүн дээр энийг чи ерөнхийдөө автоматжуулдаг хэсэг дээр нь ер нь бол нэг тийм би нэг юм дээр модулчсан байдлаар хий гэж үзчихсэн л гэж байна. Тийм инверторыг хяналт хийх хүсэн байхгүй. Бид нар манай нэвтрүүлгийн зорилго хоол зорилго нээсэн шүү дээ. Тэгэхээр чи ингээ програм бичих гээд байгаа юм шиг үгүй бол би хийгээд өөрийнхөө мэдлэгийг ингээ өргөжүүлэх гээд байгаа юм шиг юм лээ. Тодорхой шийдэл алга байна. Үйл ажиллагаа хэрэгтэй шүү дээ. Би энэ үйл ажиллагааг өргөжлөх гэж байна. Гэтэ зүгээр бид нэр софтвер хийж орхихгүй тийм ээ. Игээд уулзах ерөөлийг тавья. Амжилт хүсье.
Ерөнхий ивент тэтгэгч эрчим хүчний хэмнэлттэй үр ашигтай хэрэглээг түгээгч 100 жилийн түүхтэй Schneider Electric. Багшаа би бол мэрэгэл цуглын үйлдвэрлэлийн 2 дугаар курсын оюутан Батөрш гэдэг нэг. За би энэхүү санааг төвшүүлж байгаа Баттүр гэдэг хүн байна. Нэр юу? Нэр. За яагаад энэ санааг төвшүүлэх болсон талаар цөөн үгээр богино хугацаанд хэлж өгөөч. Улаанбаатар дүүсээд байгаа энэ утааг сарниулах зорилгоор алга болгох биш, багасгах биш, сарниулах зорилгоор тийм ээ. Өндрөөс сарниулах. За ойлгомжтой. 3 минутын хугацаанд өөрийнхөө санааг багтааж тайлбарлах ёстой. За манай бүтээлийн минь нэр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг сарниулах Умсай 60 хэмээх төхөөрөмж байгаамаа. Төхөөрөмжийн минь хийц хэмт зардлаар үр ашигтай төхөөрөмжийг зохион бодож олсон юм аа. Энэ томьёо бол Бернулийн хуулиар энэ томьёог утсан байна. Өндөр хурдаар нь. Тэгээ өдөрт манай яндан маань ийм хэмжээний метр куб утааг өндрөөс сарниулах юм байгаамаа. Бүтээл маань ерөөсөө ийм 60 метрийн өндөртэй, галт төсвөртэй, галт шатдаггүй тийм материалаар университийн давхрын гадна ингээд тавьж өгөх юм. Университийн давхар маань энэ байна. Тэгээ шүн орой ялангуяа энэ утаа үүсдэг болохоор энэ одоо энэчнээсээ галж өгнө. Доороос нь галж өгөхлөөр орчны утааг ингэ сорох юм. Тэгээ университийн давхаргын дээр гарсан утаа эргэж доошо бууж ирдгүү. Тэгээ ер нь иймэрхүү маягтай ажил. Одоо сайн тайлбарлаж чадсангүй жоохон сандраад. Заагаас төгсөөрөө залуучуудаа университийн давхар хэдэн метр өндөр гинэ? Хийж үзье л да. Хэдэн метр өндөр гинэ? Энэ болохоор университийн давхарга нь болохоор юу яадаг ямар нэгэн цагийн уурын байдлаас хамааран байдаг. Жишээлбэл дулаахан байвал ер нь бол университет ер нь бол айгүй дээхэн байдаг. Харин үүрийн заярын өвлийн үйлдэлд бол айгүй газрын температур доошлдог. Университет өөрөө доошлдог. Хүний амьсгалах хэмжээнд хүрч ирдэг. За одоо бид нар чи бүтээлээ 2 дугаар шат хүртэл хэрвээ хийх юм бол те 4 сарын эднээс өмнө их юм дээ. Ямар ч 4 сарын дундаас өмнө те. Тэр үед тэр давхаргыг хаана авах юм? 2 дугаар шатнаас өмнө бүтээлээ 10 дахин багасгасан 6 метрийн өндөртэй яндан хийгээд. Өө тэгээ 2 дугаар шатнд чи манай дүрмээр бүтээл чинь 100% ажиллаад хийж авчих хэрэгтэй байхгүй да. Сонсомор дээр бол 6 метрийн өндөртэй бүтээлээ хийгээд тэгээ доороос нь тийм шаашк эргний хамгаалтын зориулттай улаан цэгэрэнгийн утаанаар байдсан шүү дээ. Тэрийг ингээд ажилуулж үзэх байхгүй юу? Доотлолт нь агаарын бохирдлыг арай бага гэсэн кокс жуус нүрсээр доотлолт нь шатахад мэдээж яриг одоо манай энэ Умс 60 гэдэг бүтээл маань болохоор дээш нь университийн дээдлэлд нь гаргаж явах сорохгүй галаараа сороход ингээд тэр хоёр шаашкнууд байгаа утаанууд мэдээж гарч ирэхэд утаагаа сороод ингээд дээш нь университийн дээр гаргаж утааг сарниулах үүрэгтэй байхгүй юу? Яг гоо энийг туршаад үзэж болно л доо. Яг гоо дараагийн шатн дээр бол ингээд лабораторийн нөхцөлд үнэхээр бол ийм хүд агарыг дээш нь ингэж цоолоод гаргаж болдгийм байна гэдэг туршаад харуулчих юм бол бас нэг шат. Тэрнээс эн чинь өөрөө бол танаас хэлж байгаа бол асар их хөрөнгө хүч материал зарсан том бод байдал дээр нь хийгүүл юм болох гэдэг байна л гэж ойлгож байна л да. Нэг зүйлийг нэмж хэлэхэд университет хоногуд гэж байна, университетийн хоногуд гэж байна. Манай бүтээл болохоор өөрөө доор байгаа нам үсгүүрийн гэр хорооллын хөдөлгөөнд төсөг болон машины утааг дээшээ гаргаж өндрөөс сарниулах математик тооцоогоор нь бодож гаргасан. Тэрийг тайлбарлах хугацаа надад байсангүй л дээ. Одоо та нарын хийц вэ штэ тийм ээ. Хийцийн доотлол талын тэр сорох хэсгийн диаметр хэдэн метр байх юм? Амсрын диаметр 5 метр, доотлолын диаметр 30 метр. 30 метр. Тэгээ 60 метр өндөртэй. 60 метр өндөртэй. Тэгээ даав гэдэг ингээд бодохтой ши наад чинь. Салхинд одоо ямар саадгүй ингээд тогтход бол хийц нь их л хэцүү л болж таарах гэдэг юм даа. Гэхдээ та хоёр дөрөвний галаа гişэлдгээр жижиг макетн дээр бол дурч болно. Хөх хотын нэг онгоо яриадсэн шүү дээ. Яг манайхан шиг нөгөө утаага зайлуулах, тэр далан харуулаа, цоолох. За тэгээд одоо баахан 100 тавих, тэгээ салхиар үлээлгэх, агаарын урсгалын энэ дөрмийн дурсгалуудыг ашиглах ийм шийдлүүд бүгд ярьсаар яваад хамгийн сүүлд бүгд төр газлаад тэгээд л дууссан да. Яг л танаахан манай араас дагж явна да гэдгсэн. Гэхдээ би эдний ярин дотор яг тэр агаарын төрөвлийн дурсгалыг сонсоос биш. Та нарын одоо саяны ирж нэрсийн урсгалыг ашиглаж зайлуулна гэдгийг бол сонсоогүй байна. Тэгээд яг жижиг хийцээр дуршаад үзэхгүй юу. Тэгээд яг ямар үр дүн гарахаа яг үнэхээр яг батлагдаж байна. Та нарын гаргасан томьёон дээр томьёолтой яг нийцтэй байна уу тэрийг үз. Зүгээр инженерийн хийцийн хувьд бол их л төвөгтэй хийц байх юм байна. За би нэг жишээ ярьж болох уу?
энэ агаарын бохирдолтой манайхтай адилхан нийслэл Оросын Томск, Казахстаны Алмата гэх хотууд байдаг. Тэгээд энэ Оросын эрдэмтэд болохоор энэ метатрон гээд онгоцны хөдөлгүүр ашиглаад университийн давхрыг цоолгож үтсэн юм байна л да. Тэгсэн чинь нөгөөх нь болохоор амар дуу чимээтэй. Хажууд нь хүн байхын аргагүй. Тэгээд тэрийг болиулчихсан гэсэн. Казахстаны Алмата муу адилхан тогоотой хотод байгаа юм шиг ийм нийслэлтэй. Тэгээд нэг шийдэж чадаагүй улмаас нийслэлээ Астана хот руу шилжүүлжсэн. Тэгээд мөн тэгэл англи далайгаар хүрээлэгдсэн циклоны үзэгдэлтэй орнуудын нүүрсний эргэлээнээсээ болоод хүн амьтан олон мянгаараа хүчээсэн тохиолдол эцсийн шийдэлний үлээ. Ерөөсөө байгалийн газыг л хэрэглэх шийдэл түрэл үгүй бол захлагын хэрэгслэр үрэл дууссан шүү дээ. Гэхдээ яг би л болохгүй гэж байгаа юм шиг. Тушаад үз хийц дээрээ. Таны гэрэл цаг захлан шүгчээ. Таны гэрэл. Нэг ногоон гэрэл, Болдоотор шүгч, цаг захлан шүгч, хоёр ногоон гэрэл. Биш наач тэгээд танаа за ийм янда хийчлээ тийм үү? Эний суурийн радиус нь 30 м гэдэг шүү дээ. Тийм үү? За тэгэхээр энэ ямар хэмжээний талбайг хамарсан утааг сорох юм. Энэ үү шүү дээ. Улаанбаатарт 180 мянган тийм нам үсгүүр байгаа. За тэр бүгдийг хамрах юм уу? Ямар тэрийг 0.0107 гэж үзье. Нэг янд нь 3571 айлын утааг өндрөөс сарних нь 3500 айл. 3500 айлын хамрах. 3500-аар 0.07-оор үржүүлж тоогоо гаргуул газрын хэмжээ гарч ирнэ. Нэг хоногт нэг янд. Тэгээд би нэр нэг юм асуурч. Нөгөө 30 м-ийн хараад шүү дээ. Энэ хэсэг чинь газрын түвшнээс нэр ямар өндөрт байрлах вэ? 4-5 м өндөрт. 4-5 м дүү. Тий. Энийг хийцэн нь болохоор суурин краны сум байдаг шүү дээ. Тийм төмөр каркасар. За харин тийж байгаа бол наа чи ёстой худлаа болж эхлэв шүү. Би юу дарчуу. Тэгээд юу дарчуу. Галаа яаж чи? 4-5 м өндөрт байлаа. Тий. Тэгээд доор нь гал түлхстэй шүү дээ. Өдрийн цагт ердийн талтаар явчихна. Өөрөө конус хэлбэртэй болохоор гадных аагаар ингээд өөрөө сороо явчихна да яг яндангийн юу шиг. Шөнийн цагт универс үүсэж байгаа үед болохоор доороос нь коксчулсан нүрш. Ямар савн, ямар талбайг хамарсан гал түлхий. За нэг тогоон дэлэг 100 тал түлхэх. Өөрөөсөө 30 м-ийг юу газар ганц хандлт 100 түлхэх юм уу? Тэгээ голд нэг тийм 100 гал түлхэх тийм сав байрлал. Ил гал биш юм уу? Ил гал шүү дээ. Ил гал шүү дээ. Харин тийм ил гал. Тэгээ 30 м радиустай юм дотор ганц 100 галлаалыг боломж тооцож байгаа юм тий. Хийхэд бол нэг л Зүгээрээ бид нэр 2 ногоон гэрэл авцсан байгаа юм чинь. Зорьсон зорилгодоо үнэнч гаргасан тооцоондоо бат итгэлтэй 2 дугаар шатанда уулзцай бүгдээрээ. Амжилтсэ. Эрхэм үзэгчдээ залуу зохион бүтээгч 2014 улсын уралдааны 1-р шатны шалгаруулалт үргэлжилсээр байна. Дахин хэлээ Монголын үндэсний олон нийтийн телевизийн хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгийг та бүхэн яг одоо үзэж байна. Тийм болохоор манай үзэгчдийн тоон дээр тоон нэмээд яг одоо цэнгэрлэлцээс битгий болоорой. Харин бид дараачихаа зохион бүтээгчтэй танилцуулъя. Дараагийн зохион бүтээгчид Мандах Оргил. Мандах Оргилыг хамгийн ихээр дэмжиж байгаа хүн хэн бэ? Манай аав бол хамгийн их дэмжиж байгаа. Аавгаа манай үзэгчд танилцуулаач. Манай аав 1961 онд төрсөн. Тэгээд юу нэг механик инженер TC-г механик инженерийн мэргэжлэр төгссөн. Бас инженер хүн. Тийм болохоор тэгээд аав маань ороод үзүүл яасан бэ гэх тийм санаад байна л да. За амжилт хүсье. 1-р шатанда тэнцээрэй. За Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Mannis Group үн цэнийг цогцлоо. Өөрийгөө бидэнд танилцуулаач. Намайг Бочргал гэдэг. Тунд хөрөмжийн механик инженер. Өөрийн сурсан мэдсэнийг өөрийн хүүд өвлүүлэхээр зорж яваа. Хүү сонирхол ихтэй. Сэтгэл санаа нийлсэн, нэг баг болсон, бүтээлээ гаргасан. Одоо танилцууллаа. Энэ нь болохоор хөдөө орон нутаг гүний удаагаас ямар ч нэг цахилгаангүй тэгээд механик хөдөлгөөнгүйгээр ус татж авахаар байгаа. Тэгээд энэ нь болохоор нэг энэ вакуум орчин. Тэгээд энэ ингээд доошлохоор усаа шахаад ингээд буцаад дээшлэхээр усаа татж аваад энд нь болохоор үл буцах калапан гэдээ байгаа. Тэгээд энийг доошлохлоор ингээд вакуум орчин болохоор усаа шууд сороод дээрээс нь ачаад орж өгөөд буцаж ус татж авахтаа болохоор юугаа аваад ачаагаа аваад За багийн гишүүнээс нэмэлт тайлбарыг
тусалцаа хэлбэрээр 30 секундын хугацаатай өгье. За энэ төхөөрөмж нь бол худгаас ямар ч механик цахилгааны шаардлагыг уустах төхөөрөмж. Энэ бол вакуум сав. Эндээс бол энэ тургаагаар яваад энд бол обратный клапан байгаа. Энд бол хөвөр, энэ дээр бол эсрэг ачаа. Энэ эсрэг ачаар дарсны тохиолдолд энэ крантыг онгойлгож усаа юулна. Ус энэ хөвөр доошлох тохиолдолд худгаас өөрөө ус вакуум нөхцлөөр өөрөө татагдана. Тэгээд энэ бол нийтдээ 500 литр ус нэг удаа ачаа тавьсан тохиолдолд бол нэг удаа татна. Дараа нь ачаагаа авчаад энэ хөвөр бол эндээ хөндөй учраас энэ дотор талдаа 8 обратный клапантай хөвөр бол өөрөө дотор талдаа хөндөй учраас дээшээ өгснө. Өгсөд 500 литр усаа сорж аваад бэлэн болцсон байна. Ачаагаа тавиад дахиад эргээд энэ худаг руу явуулчих төхөөрөмж байна. Хамгийн гол нь эхлээд бол бүх төхөөрөмжөө угсарсны дараа бүх вакуум ноцоос энэ системийг бол нэг удаа усаар дүүргэнэ. Дараагийн удаа бол усаар дүүрэх ямар шаардлага байхгүй. Бүгд л эндээс усан шахагдана, энэ лөө ус өөрөө худгаас орж ирнэ. Ийм вакуум цас. Танаас нэг асуух зүйл байна л да. Би мэдэхгүй учраас тодруулж асуух гээд байна. Хэр том одоо хэмжээтэй зүйлд вакуум үүсгэх гэж байгаа бол энэ сав бол диаметр нь 60 см, өндөр нь 1.50 м. Эзэл хүүн нь бол 500 литр. Ийм их том хэмжээний вакуум үүсгэх боломжтой болов цаг жавхлан шүүгчээ ялангуяа худагт таны бодлоор та тэр 500 литр усыг хэдэн метрийн гүнээс тэр төвшөнд гаргахад ямар хэмжээний ажил хийж чадах вэ гэдгийг бодоод дараагаар наад ачаагаа та боддоо. Наа чи ерөөсөө тийм боломжгүй. Тэгээд вакуум одоо үүснэ гэдэгт бол яг энэ том эцтэр бол би бол эргэлзэж байна. Хийж байгаа ажил одоо тэр усыг одоо 5 метрийн гүнд байгаа 500 литр усны хүндийн төвийг одоо 5 м өндөрт гаргах гэдэг шүү дээ. Тэгэхээр чинь одоо 500 кг-ыг 5-аар үржээд дээрэс нь G-гээр үржихээр одоо хичнээн жоовол ажил хийж байна. Таны ачаа 1 м доошоо булаад 60 кг 600 үрждэг нэг ингээд 600 жоовол ажиллаар та 5000 ч юм уу 50000 жоовол ажил хийх гэдэг байгаа байхгүй юу? Энд чинь өөрөөс бүтэхгүй. Яа нүгээр бол ямар нэг шалтгаан гараад наадах чинь зогсно. Юу гэхээр бол тэр клапны чинь доошоо хөдөж явах явцад нөгөө вакуум орчин дотор чинь уурсалт явагдаад тэнд чинь даралт чинь бол өсөөл тэгэл атмосферын даралтаа бол чинь тэгээд ямар ч соролт үүсгээ байна. Тэр чинь вакуум гэдэг чинь бас тэнд дотор чинь ус байгаа шүү дээ. Ус чинь үргэлж ууршин одоо тэгэл тэр хоосон юуг чинь бол ус чинь эзэлж чинь. Клапангууд бол маш нарийн хаагдж нээгддэг, маш хөнгөнөр хаагдж нээгдэг л байвал тэр сорох ажиллагааг бол энэ тэр ус юулэгдэх тохиолдолд доошо жингээрээ явчнаа л гэсэн ойлгос их байгаа даа. Таны энэ бүтээл дээр одоо энэ асуугаад байгаа тооцоолын юм жоохон дутагтаад байна. Хоёрдугаарт та хүүхдээ хангалттай бэлдээгүй байна. Манай нэвтрүүл хүүхчээ орцох ёстой. Тэгэхээр таны санааг хүүхчээ өвлж болно. Гэхдээ хүүхч нь таны санааг бүрэн өөрийн болгоод бас өөрийн хэмжээнд өөрхөн турш үзээд орж ирэхгүй бол бид нэр босод хүүхдүүдэд таны өрсөлдүүлж байгаа юм шиг болчихно. Тийм учраас энэ удаадаа энэ бүтээл бид нэр хилцүүлэхэд хэцүү л байна. За ямар ч төс нэгэнд бүгдээр нэвтрүүлэгт оролцоод энэ бүтээлийг ярьсан юм чи гэрэл асааж дүгнэлтөө үзүүлнэ. Гуруулан гэрэл бид нэр гоцрохгүй. Том вакуумд. За амжилтсий танд. За мөн хөрөнгөний багийн дараачийн бүтээл байгаа. Дараачийн бүтээлээ танилцуулахад 3 минутын хугацаа мөн адил олгодно амжилт хүсье. Дараачийн бүтээл нь алхахлаар нэг юу дэрэлний нөгөө хушуунд араа хийгээд тэгээд нэг гадна талд нь бас эсрэг юм дотор талдаа юм арааны шүттэй юм хийгээд тэгээд голд нь бас 2 жижиг араа хийгээд тэгээд хоорондоо ингээ эсрэг эргээд тэгээд нааталт нь диспен хавтан хийгээд тэгээд замааска өнгөл. Тэгээд замааска тэгшлэн. Надад чинь тэр яриад байгаа 10 минут айл хийнэ. Энэ нь одоо араатай энэ дискийг одоо эргүүлээд за дэрэлний хошуунд юу орох юм? Араа орох юм уу? Тий, араа ороод. За тэгээд дахиад нөгөө гадна талд нь эсрэг ирэх нөгөө нэг дискэнд нь дотор талтаа шүттэй. Дэрэлний урталт орсон араандаа бас 2 жижиг араа хийж өгөөд тэгээд ингэж эргээд 2 эргэлтэй дискийг авчирж байгаад ерөнхийдөө автгаад нь гүйсэх гээд байна. Тий.
хоёр тийш нь ирэх гээд байгаа диск маань материал нь чийсээ DSP-г хэлчих шиг лээ. Хүмүүс бол өнгөлгөө ихээр гараараа өнгөлгөө ихдээ заримдаа нөгөө хөөсөн цэрэг ингээ үрчдэг штэ. Тэрний оронд бол DSP автан хоёр тийм цагирган автан зүрж ирж байгаа. Тэгэхээр шавар нь нэг тийшээ ингэж явж байхдаа нөгөө тийш нь шавраа ингэхээр дэгш гадаргууг одоо яг зүлгэж өгж байгаатай адилхан тийм өнгөлгөө хийж байгаа гэсэн. Голд нь хийж байгаа шалтгааныг юу гэж бодож байна? Тэр нь болохоор нэг тал руу шууд өөрөө ирэхлээр нэг шавраа авч шидэд баг. Тэгээд эсрэг тийшээ ирэхлээр яг жигэд хийгээд үз тийм ээ. Нэг ногоон гэрэл цилиндрүүдээ гаргаж авчихсан жоохон асуудал гарах багш. Хоёр ногоон гэрэл, гурван ногоон гэрэл. Хоёрдугаар шатнд бүгдээрээ өнгөлгөөтэй, өнгөлгөөний дэрэлэн аппараттай уулзах нь байна. Амжилт хүсье. За бүгдээрээ мандах хориглогын халуун алга ташлалтаар угтаа авцгаая. Баяр үргийн мандах хориглоо. За 2 дугаар шатанда ямар ч байсан орох эрхийн бичгээ аваад өөртлөд гараад ирсэн. Сэтгэл ямар байна? Сэтгэл их өндөр байна. Тайлбарыг жоохон муу өгөөд бол нэлээд дэмжлэг үзүүллээ шүү дээ. Тийм манай өөрөө нэлээд сандарчих шиг боллоо. Тэрнээс бол өөрөө нэлээд санааг энэ бол олсон. Тийм учраас бол тайлбарлахаа хөдөлж байгаа юм болсон болохоос. Одоо бол биетээр бол хөө бол боддоор хийж байгаа гэж бодчих. Залуу зохион бүтээгчдийг дэмжигч эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох GCI Progress. Залуу зохион бүтээгч Жамсранг яг одоо та бүхэндээ танилцуулъя. Би механик инженерийн сургуулийн 3 дугаар курс оюутан. Тэгээд өнөөдрийн энэхүү тэмцээнд өөрийнхөө бүтээлээр оролцож байгаа. Энэхүү төхөөрөмж нь болохоор 1 буюу гар хөшүүрэг, 2 буюу дүүжин, 3 буюу гол, 4 буюу тахир гол, 5 буюу шатун, 6 буюу шахуурга гэсэн зүйлээс бүрдэж байгаа. 7 буюу араам ажлаас зарчим нь юу вэ гэхээр гол нь хүндийн хүчийг ашиглаж байгаа. Хүндийн хүчийг яаж ашиглах вэ гэхээр хүний гараар ажиллаж байгаа одоо бидний хэрэглэж байгаа зүйлүүд нь хүний гараар ажиллаад амар олон хүний гараас хүч шаардж байгаа тэр зүйлийг хөнгөвчлөөд хүндийн хүчийг энэ дүүжинг холбоод хөшүүрэгтэй нь холбосон. Тэгээд тахир гол шатууны механизмаар ажиллана. Тэгээд энэ болохоор шатун хоёр тал ажиллагаатай шатун байгаамаа. Тэгээд энэхүү шатун маань усыг соронгууд энэ шатун маань дээшлээд усыг эндээ юулээд тэгээд бусаж харахтаа энэ калапангаар гараад энэхүү хоолоогоор дамжаад усныхаа онгоцлоо орно тий. Тооцоо хийгээгүй тооцоолохдоо бодохдоо хүн 5 секундэд эргүүлэхэд 1 минутанд доорож 1 литр ус 10 литр усыг гаргана гэж бодсон. Тэгээд 10 литр усыг гаргаад 1 минутанд 10 литр ус гараараа ингэж юулэхэд эхлээд мэдээж хүний өөрийнх нь хүч нь энэ хүртлээ яваад цаашаа явахдаа яг нөгөө нэг савлууртай адилхан ганхаж тэгэж нөгөө усыг юулнэ. За болохгүйш болно. Наад чинь. Одоо эргүүлээд тэгээ бүлүүрт насаас хамаагүй нэлээ хөлнөр хөнгөвчлөх байх гэж байна. Хуучин бол зүгээр ингэж шахаж байгаа шүү дээ, тий. Шахаж байгаа. Зогоон дээрээс наа чи эргүүлэх гэдэг шүү дээ. Тэгээ эргүүлэх гэдэг байна. За. Бид нэг ногоон гэрэл авсан. Ер нь бол энгийн ноцоос судагн дээр ганц нэмж байгаа нь эрчлүүр буюу махвик буюу эрчлүүрийг л нэмж байгаа л гэж ойлгож байна шүү дээ, тийм үү? Тэгэхээр энэ махвик бас өөрийнх нь тооцоо ус байдаг л да. Нэгс доороос одоо хэдэн метрээс ус татгах байгаагаас хамааруулаад энэ дээр энерги хүчний тооцоо заавал хийгдэнэ. Тэгэхээр энэ хоёрын хоорондын хамаарлыг заавал бас харьцуулах шаардлагатай байна. Энэ дээр хийгч томьёо өнтер дээр нь харж үзэх сонирхсан юм байна уу? Нэг энгийн хөрсөн дээр энгийн ходог модыг хийхэд 3-5 метрт хийдэм байлээ. Тэгээд би бас яг тэрнтэй адилхан өөрийнхөө энэ төхөөрөмжийг энгийн хөрс гэж үзээд тэгээ 3-5 метрт доошогоо 5 метр болдвол тооцоолсон байгаа. Тооцоолно. За ингээд шүүгчдийн гэрэл асууж энэ бүтээл санаа тэнцвэргүй юу гэдэг одоо ахаад нэг ногоо гэрэл авна харж байгаараа шүүгчээс баяр үргий амжилт хүсье. 2 дугаар шатанд худгийг бид яаж тусч үзүүлээ? Цогоо шүүгч таны л бодол гэдгийг сонсоогүй л байгаа дэрцтэй. За баярлалаа. Амжилт хүсье. Ерөнхий ивент тэтгэгч эрчим хүчний хэмнэлттэй үр ашигтай хэрэглээг түгээгч 100 жилийн түүхтэй Schneider Electric. Хүүхд
хөдөлгөж явна